Таны санхүүгийн боловсролд инфляц ба бодлогын хөө юмны үн өслөө. Цалин амьдралд хүрэлцэхгүй гэсэн хүмүүстэй та захаас аваад л таарна. Магадгүй таач үүнтэй санал нийлж байгаа бах. Тэгвэл энэ бүхний гол шалтгаан нь инфляц. Инфляц нь үнийн ерөнхий түвшний өөрчлөлтийг харуулах бөгөөд хэрэглээний бараа үйлчлэгээний индексээр илэрхийлэгддэг. Хэрэглээний үнийн индекс гэдэг нь Монгол улсын хэмжээнд их айл өрхүүдийг хэрэглэдэг 400 орчим өргөн хэрэглээний бараа бүтээтгүүний үнийн дунджийг хэлдэг. Тэгвэл одоо хамтдаа инфляцийг бодит жишээн дээр харцгаая. Өнөөдөр Батагийн цалин буулаа. Гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс 100,000 төгрөгөөр гэртээ мах, ногоо, жимс, сүү, тарг худалдан авлаа. Яг жилийн дараа Бата нөгөө дэлгүүрээс мах, ногоо, жимс, сүү, тарга худалдан авахд түүний тооцоо 105,000 төгрөг болов. Өөрөөр хэлбэл нэг жилийн хугацаанд хүнсний барааны үн 5,000 төгрөгөөр өсчээ. Гэтэл түүний цалин хэвээрээ. Өрхийн хүнсний төсөвч хэвээрээ. Ингээд харамсалтай нь Бата хөвгүүдийнхээ дуртай жимснүүдийг авч чадалгүй үлдлээ. Батагийн төлж чадаагүй 5,000 төгрөг бол өнгөрсөн жилийн хугацаанд инфляц 5% байжээ гэдгийг харуулж байна. Инфляц ингэж өссөөр л байвал Батагийн 2 хөөрхөн хүү төд удалгүй дуртай сүгээж ууж чадахгүй хүрэх болно. Батагийн шиг олон гэр бүлд инфляц ингэж нөлөөлдөг. Тэгвэл Төв банк буюу Монгол банк уралдааны моримт хурдалж буй инфляцийг хязгаарлахын тулд бодлогын хүүг ашигладаг. Бодлогын хүү бол Монголын бүх арилжааны банкуудын Монгол банкнд байршуулж буй мөнгөн хөрөнгөнд Монгол банкны төлөх хүүг хэлдэг. Бодлогын хүүг нэмэгдүүлэхэд зах зээл дээрх нийт мөнгөний хэмжээ багасдаг ба мөнгөний хэмжээ багаснаар инфляцийн түвшин буурдаг. За ингээд л инфляц өсч байна. Батагийн маань худалдан авах чадвар эрс буураад байсан бол бодлогын хүү өссөний ачаар инфляц буурч Бата маань санаа зовох сүлгүй хүүхдүүдтэй дуртай зүйлсийг авч өгөх боломжтой боллоо. Санхүүгийн боловсролыг дэмжигч Голомт банк.